Жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нэн тэргүүний зорилтуудын нэг билээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь ядуурл, ажилгүйдлийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэв. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн өрсөлдөх чадвар 2016 тайланд Монгол улс 138 орноос 102 дугаарт жагссан. Монгол улсын хувьд макро эдийн засгийн орчин муудсан. Зах зээлийн багтаамж бага, дэд бүтэц сул, инновац, санхүүгийн зах зээл, институцийн хөгжил доогуур байгаа нь өрсөлдөх чадвараар хойгуур жагсахад нөлөөлсөнийг харгалзан. Улсын их хурлын гишүүн учрал сонгон хайрхан дүүргийн 32 хорооны иргэдийн дунд шин санаа төслийн уралдааныг зарлах санаачилгааг гаргасан юм. Нийслэлийн сонгон хайрхан дүүрэг бол 2016 оны жилийн эцсийн дүнгээр 315.8 мянган иргэнтэй хүн амын тоогоор 2 дугаарт орох томоохон дүүрэг билээ. Хүн амын төвдрөлийн хурд энэ дүүрэгт эрчимтэй бөгөөд ажилгүйдэл ядуурлын үзүүлэлтээр ч анхаарал татах төвшөнд буй энэ дүүрэгт ажилтай, орлоготой иргэд, ажлын байр, бүтээгчид, бүтээн байгуулалт тулгамдсан асуудал билээ. Энэ чүүднээс тус дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн учрал тунхагийн шинжтэй амлалтууд түүнээ биелүүлэх гэсэн бодлогын алхмуудаас татгалзаж бодит үр дүн бүхий дүүргийнхэн иргэдийн амжиргаа хийж бүтээх зүтгэлд шууд дэмжлэг болох нэгэн ажил санаачлан хэрэгжүүлсэн нь шин санаа төслийн уралдаан байлаа. Цаашид уламжлал болох энэхүү төсөл нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, бүтээгч, шинийг санаачлагч олон мянган иргэдэд чухал ач холбогдолтой бөгөөд зөвхөн сонгон хайрханчууд төдийгүй нийт монголчуудын ирээдүйн зөв гарц билээ. Улсын хурал дээр инновацийн үйл ажиллагаа дэмжих лобби бүлгийг байгуулж ажиллаж байна. Энэ бол шин санааг бодиттой бас иргэдийн маань гаргаж байгаа санааг оюуны хэмж патентээр нь баталгаажуулаад эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал. Улсын хэмжээнд бол мэдээж эдийн засгийг төрөлжүүлэх асуудал бол гол асуудал тооцогдож байна. Тэгэхээр бид бол экспорт руу чиглэж байгаа бүтээгдэхүүний маань бараг 90% нүүрсний зах зээл эзэлж байна гэдэг бол маш их чамлалттай. Тэр утгаараа Монгол ухаан шингэсэн импортыг орлох үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжинэ гэдэг бол нэлээд ач холбогдолтой асуудал. Ялангуяа одоо миний сонгосон сонгон хайрхан дүүргийн хэмжээнд бол нийслэлийн хамгийн олон хүн амтай. Дээрээс нь бол бас одоо иргэд маань ажилд орё гэхээр бас ажлын байр төдийлөн тийм их сайн биш юм дүүрэг. Тэр утгаараа бас ажлын байрыг өөрсдөө нэмэгдүүлэхийг зорж байгаа, шин санаа гаргаж байгаа, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлчилгээ явуулж байгаа энэ иргэдийг бол дэмжих нь манай дүүргийн ажлын байр, ажилгүйдлийн түвшинг бууруулах хамгийн гол зорилтоо гэдгийг бол бүгдээрээ ойлгож байгаа. Монгол Улсын их хурлын гишүүн, учрал гишүүний санаачлагаар сонгон хайрхан дүүрэгт хэрэгжүүлж байгаа шин санаа нар зөх хөгжил 2020 гэж байгаа энэ төсөлд сонгон хайрхан дүүргийн засаг даргын 5-ын газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаамаа. Сонгон хайрхан дүүргийн засаг даргын 2020 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, түүнийг борлуулах, борлуулалтын сүлжээг дэмжих гэсэн ийм заалт орсон баг. Энэ төсөл бол яг энэ заалттай одоо яв цав нийцэж байгаа ийм төсөл байна. Дээрх ажлын хүрээнд импортын барааг орлож, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, шилдэг төслүүдийг сонгон шалгаруулан, хөрөнгө оруулалтаар дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлэх зорилготой бизнесийн төслүүдийг хэрхэн шаардлага, стандартад нийцсэн хэлбэрээр бичих тухай сургалтыг сонгон хайрхан дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний эхлэлтэс, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, хөдөлмөр халамж үйлчилгээний эхлэлтэстэй хамтран бүртгүүлсэн нийт иргэдийн дунд 2017 оны 2 дугаар сарын 1-ээс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Сонгон хайрхан дүүргийнхаа 1-ээс 32 ороодын бичил болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдэд шин санаа гаргасан амьдралыг үнэн бодит зөв хэрэгжих тийм төслийг бол шалгаруулахаар ерөөхдөө зорж байгаа. За тэгээд энэний үндсэн дээр бол энэ 40 цагийн төслийн сургалт маань манайд бол явагдаж байгаа. 40 цагийн сургалтаар бол иргэд яах вэ гэхээр өөрсдөө
төсөл бичих чадвартай болно гэсэн үг. Би энэ сургалтанд суусаар айгүйх юм мэдэж авч байгаа. Айгүйх тооцоо байдгийм байна. Яг энэ тооцоон дээр үндэслээд явах юм бол цаашаа явах боломж бол байдгийм байна гэдгийг мэдэж авч байгаа. Тэгээд энэ зааж байгаа сургалтнаас дараагийн төслийг бичихдээ арай бүр боловсронгуй том ахиу төсөл бичих гэж байна. Нөгөө хийж байгаа юм маань хамаагүй өргөжж сайжрах, нөгөө ажлын байр маань өргөтөж, томсгдоод, тодмогч хөрөмжийн шинжилэгдээд ажлын хүч нь бас нэмэгдээд ингээд ирэхдээ зэрэг энэ төслийг энэ хамрагдж байгаа төсөлтөрүүд хамаагүй илүү төслийн нөгөө юу нөтгөө намаагүй өндөр бичих тийм боломжтой болж байна. Сургалтын үйл явдлаас болохоор зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа болон өрхөө орлогыг дэмжих энэ үйл ажиллагаанд энэ төслийн сургалт явуулснаар тодорхой хэмжээний одоо ямар хэмжээнд ямар төслөө бичгөө төслийн ер нь эрэг сайн тал нь ямар хөө юунд нөлөөлөх үү гэдэл олон юм сурч байна л да. Одоо ийм сайхан сургалтыг болж байгаад бид нэр бас талархаж байна. Тэгээд энэ сургалтаараа бид нэр одоо өөрсдөө хийж байгаа ажил үйлээ одоо тооцоо төлөвлөгөө гаргаж цаашд нь одоо яаж хэдэн жилээрч яаж авч явах энэ тухай зааж өгсөнд бид нэр одоо маш их талархаж байна. Энэхүү шин санаа төсөл бичих сургалтад хамрагдсан иргэд яам агентлаг олон улсын байгууллагаас зарлагддаг төслийн шалгуулалтад шаардлага хангасан төсөл бичин оролцох чадварыг эзэмшсэн юм. Иргэд бол өөрсдөө юу ярьдаг вэ гэхээр би төсөл надад санаа байна гэхдээ л яг одоо яамны төсөлд ч юм уу жижиг дунд үйлдвэрийн дэмжтгүүн төсөлд ч юм уу хамрагдъя гэхээр тэр шалгуурт нь хангасан төсөл бичиж чадахгүй байна гэж одоо ийм хүсэлтийг ирүүлж байсан. Энэ утгаар нь бол дүүргийнхаа хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтс жижиг дунд үйлдвэрийн дэмжигт худалдаа үйлчлэгээний хэлтстэй хамтраад 3000 гаруй иргэдийг бол жижиг дунд бизнесийн бичих анхны шатны төслийн сургалтанд хамруулах сертификат жууллаа. Энэ ажлыг санаачлагч улсын хурлын гишүүн Учирлын зүгээс Сонгон хайрхан дүүргийн шинийг санаачлагч бүтээгч иргэдийнхэн үйл ажиллагааг дэмжих бас нэгэн том шийдвэр гаргасан нь 113 сая төгрөгийг төсөл бичсэн иргэдийн төслийн хэрэгжилтэд зориулан хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулахаа мэдгдсэн юм. Энэ төслийн уралдаанд бол 200 орчим төсөл бол хүрэлцэн ирсэн байна. Энэ төслүүд бол бас бүгдээрээ бас шаардлага хангасан байсан хэдий ч яг одоо бодит утгаараа хэрэгжих за мөн дээрээс нь одоо эрсдлээ хүлээх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлага нийцгээд олон шалгууруудыг бол бид нэр тавьж байгаад 8 төслийг бол санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ 8 төслийн санхүүжилт нийтдээ 100 гаруй сая төгрөг болж байгаа. Ийхүү төслийн уралдааны 1-р шатанд нийтдээ 72 шин санаа бүхий төсөл ирснээс 21 төсөл эхний шатанда тэнцсэн. 2-р шатанд уг 21 төслөөс улсын хурлын гишүүн Учирлын ажлын алба, Хаан банк хамтран импортын барааг орлох, харьцуулсан судалгаа, төслийн судалгааны тоо баримт, зах зээлийн бодит ханштай нийцэж байх. Төсөл бүр эдийн засгийн судалгаа, маркетингийн төлөвлөгөөтэй байх зэрэг шалгууруудыг үндэслэн 8 төслийг 2-р шатанд тэнцвүүлсэн юм. Эдгээр 8 төсөл улсын хурлын гишүүн Учирлын зүгээс олгох 113 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 1 сарын 1% хүүтэй зээл хэлбэрээр хүртэж бизнесээ хэрэгжүүлэх бодит үр дүнд хүрэх боломжтой болж байна. Энэ 8 иргэний төслүүд бол нэлээд одоо бодиттой ажил хэрэг болох боломжтой. Дээрээс нь зах зээл нь байгаа юм боломжтой төслүүд. Төрөөс улсын хэмжээнд бол их орон худалдаа авалтыг дэмжинэ гэж одоо ийм бодлого зорилтыг дэвшүүлж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр суудсан байдаг. Манай дүүргийн хэмжээнд бол дүүрэг орнуудтай үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо компани жижиг дунд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дүүрэг нь өөрөө дэмжих. Дүүрэгт байгаа компани аж ахуйн нэгж байгууллагууд нь дэмжих. Нутгийн захиргааны байгууллага нь дэмжих ийм эхлэлийг бол эндээс тавих хэрэгтэй. Тэгэхээр энэ төсөл шалгарсан энэ 8 төслийн одоо санхүүжилт нь хийгдээд их ажлын байр нэмэгдээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэх. Энэ бүтээгдэхүүнийг нь дүүрэг орнууд нь өөрөө авдаг. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бас энэ бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Ийм хамгийн гол нь ийм харилцан хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь бол цаашдаа энэ компани байгууллагуудын маань бас бизнесийг үр ашигтай өөрөө гүйцэтгэж байлгахад тун дөхөн байна гэж би харж байгаа. Альва шинийг санаачлагчдад тулгамддаг бодит асуудал бол хөрөнгө оруулалт бөгөөд үүнийг цогцоор нь шийдэх энэ уралдаанд оролцсон иргэд хүлээлгсэн итгэл олдсон боломжийг дааж хөгжлийн төлөө хөдөлмөрлөн зүтгэхээ илэрхийлж байлаа. Шалгарсан төслүүдийг танилцуулбал буян нэмэх,
Монгол загварын дээл үйлдвэрлэлийн төслөөр 5 сая төгрөг. Гэрэл сайхан үл халтрах гутлын цехийн төслөөр 10 сая төгрөг. Хандма зөөлөн эдлэлийн оёдлын төслөөр 29.9 сая төгрөг. Саран цацрал хүлэмжинд нарийн ногоо тариалах төслөөр 3 сая төгрөг. Лавг сүрэн гэрэлтдэг зам явган замын хамтан үйлдвэрлэх төслөөр 25 сая төгрөг. Ган дулам Добби гэрийн тэжээвэр амтны хоолны төслөөр 20 сая төгрөг. Бэмбижив сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөөр 10 сая төгрөг. Бата төмөр шин санаа төслөөр 10 сая төгрөгийн санхүүжилтийг тус хүртэх болцлоо хангасан юм. За би Сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн. Сонгон хайрхан дүүргийн 1 дугаар хорооны иргэн. Сонгон хайрхан дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. За өвчлөл гишүүний санаачилсан импортыг орлох, экспортыг дэмжих төсөлд өөрийнхөө материалыг 2016 оны 12 сард өгсөн. Өвчлөл гишүүнээс зарласан төсөлд хамрагдсандаа баяртай байна. Хүмүүнцэр бол модын эдлийг төмөр эдэл болгохын тулд ажиллаж байгаа юм. Одоо манайх өөрийн гэсэн 15 Германы хардралтай өхрүүдтэй том жижиг нийлсэн 30 гаруй өхрөдтэй. Миний төслийн агуулга санаа нь болохоор ерөнхийдөө үндэсний хувцас, Европ үндэсний хувцас хослуулах тийм төсөл байгаа. Одоо зэрлэг сонгонд хүмүүс тариалж байгаа. Үүн дээрээ одоо би улаан лал, өргөс тэмэх тэгээд хүлэмж авч тарах гэж ингэж тариалж байгаа. Экодэр аманд оролцож байгаа. Экодэр маань одоогийн байдлаар энэ санаагаа болоод би жил гаруйтай болж байгаа. Тэгээ одоо үйл ажиллагаа явуулж утгын цагийг одоо цааш улам өргөжүүлж одоо утгыг нэр төрөл тэгээ чанарын улам сайжруулсан ажиллана. Явган замын автан гэсэн юм төслөөр оролцож байгаа. За оролцогчид энэ шалралтанд тэнцэж санхүүжилт авах болсондоо баяртай байна. Гэрийн тэжээвэр амтны хоолыг их орондоо үйлдвэрлэж болохгүй мэй гэж бодсны үндсэн дээрээс ингээ үйлдвэрлэлээ жил 6 сарын өмнөөс эхлүүлж байсан. Мах сүүний чиглэлийн мал аж ахуйн үйлдвэр болох зорилготой байгаа. Тэгээ цаашдаа энэ үйл ажиллагаа маань улам өргөжөөд өөрийн гэсэн брэндтэй болох байхаа. Энэ хүн бас юм бүтээж байгаа юм байна, хийж байгаа юм байна гэдэг талаас нь олж харсан би маш их баярлж байгаа. Ер нь бол тэгээд энэ бол одоо мэдээж одоо миний амьтад бол одоо маш одоо том дэмжлэг боллоо л гэж бодож байна да. Шинжлэх санаа гаргасан байдал, Монголын хөрсөнд хэрэгжих боломжтой эсэх, асуудал шийдсэн байдал, санаагаа оновчтой товч тодорхой илэрхийлсэн байдал гэх үндсэн 4 шалгуурыг давсан шилдэг 8 төсөл. Хөрөнгө оруулалт авсан бөгөөд тэдгээрээс онцлон дараах төслүүдийг үзэж та бүхэнд танилцуулъя. Энэ төсөлд маань юу болж байна гэхээр экодэр аманд оролцож байгаа. Энэ экодэр маань одоогийн байдлаар энэ санаагаа болоод би жил гаруйтай болж байгаа. Энэ явцад намайг янз бүрийн төслөөр ингэж би оролцож байхад надад гэрн тэр үйлдвэрлэлийг гээд нэг олж харддаг байсан. Тэгээд учрал гишүүний төсөлд хамрагдсанаар намайг олж хараад энэ хүн бас юм бүтээж байгаа юм байна, хийж байгаа юм байна гэдэг талаас нь олж харсан би маш их баярлж байгаа. Одоогоор миний төсөл маань Сонгон хайрхан дүүргийн жижиг дундын дэмжих төвтэй хамтраад би бүх салбар дэлгүүрүүдээр гэрээ хийгдсэн байгаа. Тэгээд энэ гэрээнийхээ явцад яаж юм гэхээр бүх салбар дэлгүүрүүд маань бүтээгдэхүүндээ сав баглаа бодол, бүтээгдэхүүнээ олшруулад, бүтээгдэхүүнээ маш ихээр өгөх болдог. Тэгэхээр энэ явцад үйлдвэрлэлт маань гүүр болж ингэж төсөлд хамруулж байгаад би маш их баярлж байгаа. За гэрэлтдэг зам хавтан үйлдвэрлэхэд шаардлагатай явган зам талбайн хэв болон бордюр хөтлөгч хавтан гэх мэт одоо энэ бүтээгдэхүүнүүдийн хэвийг бэлдэж нөөцлсөн байгаа. Энэ бол одоо тэр хэвнүүд маань байж байна. За одоо бидний төслийн гол үе шат бол гэрэлтдэг бодис болох лиминофор бодисыг одоо бүгнэр чатардуулсаа сонгож олж ирж чанарын одоо үзүүлэлт сайтай тэр бүтээгдэхүүнийг шилж сонгож олоод энд бол одоо хэмжээгээр нөөцлөх ингэснээр бол бүтээгдэхүүний өртгийг одоо хямдруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд одоо бэлэн болох юм аа. За хэвний талаар бол энд олон өнцгт ийм призм хэлбэрийн ийм явган замын хэв бэлдсэн байгаа. За одоо та бүхэн энд эцсийн бүтээгдэхүүн ийм байдлаар гарна гэдэг энэ зураг дээр харагдаж байна. За энд бол люминофор бодис буюу тэр гэрэлтдэг бодисоо өнгийн хэсэгт нь байрлуулж
өндөр даралтын тавцанд вибратороор нэвтруулсан дараагаар бол люминофор бодис нь өдрийн гэрлийг шингээгээ шүндэг гэрэлтэх юм одоо бүтээгдэхүүн болох юм байна. За одоо бидний Монгол улсын хэмжээнд өнөөдөр стандартаар хүлээн зөвшөөрлөгдсөн тоосхон хэлбэрийн энэ явган зам талбай автангийн хэв энэ байна. За энийг бол одоо хотын гудамж талбайгаар бол их голлон хэрэгжилж байгаа стандарт хэмжээтэй одоо энэ байгаа. Энийг бол 2500 ширхэг бол бэлдсэн байгаа. 2500 гэдэг маань нийлээд 4000 ширхэг, 5000 ширхэг одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм болцоотой байгаа. За энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтлөгч автангийн хэв байгаа. За энийг бол мөн одоо люминофор бодисоор бол бүрж гэрэлтдэг юм явган замын автан их юм байна. За энд явган замын зам талбайн бордюрын хэв байна. Одоо яг стандартад нийцсэн юм хэмжээтэй юм хэв байгаа. За энийг бол 1000 ширхэг бэлтчихсэн юм байдалтай байна. За ерөнхийдөө эдгээр хэвүүдийг ингэж бэлтчихэд одоо бидний төслийн гол үе шат болох бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ үе шатн дээр тулж ирчээд байгаамаа. Төмөр эдлэлээр бол одоо машины гүпүр бол энэ гэр ахын төрлийн юм ингээ идэгий. Явуулын улсуудын хэрэгцээт хангасан юм фэшн байгаа. Тэгээ ингээд их хүчдэг. Ингээ шууд ерөөсөө ихгэл бүх юм ингээ дотроо ороод ерөөсөө авч явахд хялбархан ийм зуух. Хөдөөний малчд бол дөрвүүлж, аргалын дөрвүүлж. Усны сав, гурилын сав, будааны сав гэх мэтлийн ийм зүйлүүд хийдэг. Ингээ бүх багчнуудаа ингээд бэлэн л ерөөсөө аваад шууд угсараад хийгээ өвчдөг. Тэгэл энд дотор оруулж байгаа ингээд дисket тавьчихсан. Энд байна. Ингээд дисket тавьчихдаг. Тэгэл ингээд гэртээ оруулж угаад тэгэл одоо хүн хүч хий гэсэн усууд бол байгаа. Тэгэл нөгөөдөлөө ингээ хийлцээд хаяа нэг эсгэлж байлж тусалдаг л да. Тэгэл нэмэр болохтой зэрэг шин нөгөөт чинь гэрт багтахгүй гомч. Тэгэл одоо яа харахгүй ажлын байрны хэрэг болоод би одоо ингээд ажлын байр хүсэж ингэж төсөл гаргаж өгсөн. Тэгээ энэ маань бүтэж байгаа учраас би одоо тэгэл их баярлж байгаа. Шинийг санаачлагчид болон хөрөнгө оруулагчид хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин таатай байх зайлшгүй шаардлагатай. Улсын хурлын гишүүн учрал энэ асуудалд чухал ач холбогдол өгч анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд халамж хүртдэг бус хөдөлмөрлөд зүтгэдэг дундаж давхаргыг чадварчуулах үүднээс оюуны болон мөнгөн хөрөнгө оруулалт хийх боломж олгох олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж өгийн нэг жишээ шин санаа төслийн уралдаан байлаа. Тэгээ ерөн цаашдаа бид бол суурь тогтоох байгуулалт ажиллаж байгаа хүмүүс өнөөдөр яг энэ жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэрийг дэмжиж өөрсдөө энэ хүмүүс маань ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх нь бол өнөөдрийн ажил хөдөл ядуурлыг оруулах том гарц боломж юм болоо гэж харж байгаа. Тэгээ өнөөдөр энэ 8 төсөл дундж гисэн өндөр технологи инновац шингэсэн гадаадын орнд руу экспорт боломжтой ч гэсэн шинэ санаанууд зөндөө гарч ирж байгаа. Тэгээ бид нар гол нь энэ хүмүүсийг зөв чиглүүлж бас хууль эрх зүйн талаас нь бусад талаас нь бол шаардлагатай зөвлөгөөнүүдийг өгж дэлхийд өрсөлдөх, эх орондоо өрсөлдөх энэ чадамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлье. Өрх бүр үйлдвэрлэгч байж, өрхийн хөгжлөөс улсын хөгжлийг бүтээдэг. Шин санаа бүрээ бодит ажил болгох боломж өгөхий нийгмийг цогцлооход иргэд төрийн түвшээдийн нэгт ойлголцол бүхий хамтын ажиллагаа чухал гэдгийг энэ удаагийн төслийн уралдаан тод харуулсан бөгөөд үр дүнд нь олон бизнес хөл дээрээ бат зогсож, олон иргэдийн ажлын байр шинээр нэмэгдэж, өрхийн үйлдвэрлэл улсын хэмжээний үйлдвэрлэл болон хөгжих бодит ирээдүйн эхлэлийг хамтдаа тавилаа. Мэргэжитнүүдийн зөвлөгөө, солилцсон мэдээлэл туршлага, бодит жишг төлөвлөх зэрэг нь сонгон хайрхан дүүргийн бүтээгч иргэдэд дэм уран болсон үйл ажиллагаа боллоо. Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч улс болох гэрэлт ирээдүй бол
монголчуудын хүсэл хүлээлт их ирмэлзэл билээ.